ялуу утагт болохоор Монгол одоо хэлмэгдлийн үед хэлмэгдэж одоо Монголоос гарсан гэдэг. Тэгээ гараад хамгийн сүүлд ерөөдөө Америкт ирээд Америкийн Нью Жерси мужид баг. Тэгээ тэр тухайн үед болохоор одоо хэд хайлтгуудтай холбогдоод тэгээ тэндээ ингэж байсан Нью Жерси. Тэгээд миний баг нас болохоор ерөөдөө энэтхэгт өнгөрсөн. Энэтхэгт номын амьдралаар тэгээд 1991 оноос хойш ерөөдөө Монголд анх удаа марлаа. Тэгээд тэрнээс хойш хайлтгуудтай олон гээд Оросын ингээд одоо Монгол турлын батаа уулзаад ингээд ийм боломж олцсон. Тэгээд ерөнхийдөө Оросод одоо халимгад цаг үе өөрчлөгдөөд тэгээд 1992 онд халимгуудын зүгээс намайг ингэж одоо халимгад морлооч гэж одоо хамт ламын гэж одоо албыг ашиглаж гэж дөрсөн. Тэр цагаас хойш ерөнхийдөө 30 жилийн хугацаанд тэгээд халимгууд одоо бүхний шашны одоо дорооцныг сэргээх, бүхний шашныг тайлбарлах ингээд нийтдээ 30 жил ингэж одоо болсон байна. Энэ дээр маш их монголчууд байдаг гэж би маш их сонсч байсан. Тэгээ өнөөдөр та хэдтэй бас энэ уулзж байгаа. Миний зүгээс маш их баяртай байна.